За сайн бацгаана уу. За хүн болгоно энэ хорвоо ертөнцийн ирсэн өгөгдөл үүрэг даалгавар энэ насны зорилго, авьяас чадвар, за мөн өөрийн одоо сүнсний зорилго гэж байдаг. Тэгвэл үүнийгээ одоо олж мэдэх нь тухайн хүний энэ насны одоо гол зорилго байдаг. Тийм учраас бид мэрэгчлээ, өөрийнхөө өгөгдөл мөн чанараа зөвөр сонгож зөв замаар алхах нь амьдралын байх мөн чанартай оршдог. Тэгэхээр ихэнх хүмүүс өөрийнхөө одоо яг тэр өгөгдөл хувь тавилангийн тэр замаас одоо хазаачсан ямар авьяас чадвартай, ямар өгөгдөлтэй юм ямар одоо сүнсний даалгавартай юм гэдгээ бол ерөнхийдөө одоо мэдхгүйгээсээ болоод ээж аавыг хэлснээр за чи тийм эмч болно шүү. Чи хуульч болно шүү. Манайхан удмаараа хуульч байсан. Манайхан удмаараа цэргийн хүмүүс байсан ч гэдэг юм уу Ийм маягаар бид нар өөрсдийнхөө одоо хүүхдүүдийн одоо ажил мэргэжлийг сонгочихсон явж идэг. Тэгвэл яг тухайн хүүхдийн өөрийнх нь сүнсний даалгавар юу вэ? Өгөгдөл мөн чанар юу вэ? Үүнийгээ таньж мэдээ тэр замаараа зөв алхах нь тухайн хүн амьдрал зөв замаараа алдахгүй явах нь маш чухал гэдэг. Тэгэхээр та өөрийнхөө хувь тавилангийн хөнгөө тоон зурлагаар би одоо яг энэ хорвоо ертөнцийн ямар үүрэг даалгавартай ирсэн бэ? Ямар авьяас чадвар байгаа вэ? Ямар сүнсний даалгаврууд байгаа вэ гэдгийг хувьдгийн зурлага буюу өөрийнх нь төрсөн өдөр он сарыг нэг бүрчлэн нэмэхээр нэг оронтой тоо гарч ирдэг. Нэг оронтой тоо гараад ирэхэд тэр тооны өгөгдөл мөн чанар тухайн хүний авьяас өгөгдөл сүнсний даалгавар гэсэн дэлгэрэнгүй гарч ирдэг. Тэгэхээр та өөрийнхөө хувь тавилан буюу амьдралын тоогоо гаргаад үүний дэлгэрэнгүй мэдэж авцгаагаарай.